энд харагдахгүйсэн байна. За энэ агаарын бохирдол гэдэг одоо олон жишээл ярьлаа. Тэгэл жил болгоны өвөл ингэж ярьсаар энэ ч одоо бараг сүлдээ уйлаг домог ийм л байдалтай үрээд тэгээ аливаа юм чинь өөрөө нэг тийм дээцэгтэй үрхээр бол одоо тэгээд одоо байх аргагүй болдог л доо. Тэгээд энэ удаа бол яг л тийм төвшөнд очсон байна л гэж ингэж харагдаж байгаа. Тэгээд бид нар ч гэсэн одоо мөн ч олон удаа уулзч бие биенийхээ асуултанд энэ мэтлэнгээр хариулж нөгөөх нь асуудаг. Тэгээд нэг тийм үр дүнгүй юмрхүү байдалтай л ингээд яваал ирчихсэн. Бид нар одоо баг 2-3 таач уулзж явах шиг байна. Одоо ер нь яамд юу ярьдгийг, хиний амнаас ямар үг гардгийг одоо бид нар баг үг үсэг болоороо цээжлэхээр бид нар ямар асуулт тавьдгийг гэсэн та нар маань ч баг ийм мэдхээр ийм төвшөнд л байгаад байна. Тэгээ ард иргэд маань бол одоо үнэхээр яаж юм гэхээр энэ их хурлын гишүүд засгийн газар гээд манусыгаа хараагаад байдаг. Тэгэхээр бид одоо бас та бүгдийг авчирч байгаа л ингээд асуугаал байдаг. Тэгээ ямар нэгэн тийм дөрвтэй одоо энэ хилцүүлээс гарсан шийдвэрлэлц одоо яг тийм зоригтой хийж болчоор юм одоо ер нь юу байна аа, юу харагдаад байна аа. Тэгээ энэ заавал ийм нэг тийм том төсөл явуулна гэл ингээд байдаг. Гэтэл одоо жижигхэн асуудлаар зарим нэг юмдаас гарц боломжууд ер нь харагдахгүй байгаа юм уу? Тэгэд энэ их мөнгө төгрөг эдлээ уулаа гэл ингээд нэг ийм л юм одоо бас яригадаад ингээд явагдаад олон жилж ярьж байна. Тэгээ үнэхээр одоо бас энэ бодиттой тооцоо игээд үзэх юм бол энэ чинь одоо хичнээн айл өрх энэ одоо орон гэртээ болчих цаашлаад энэ утааны гамшигын байдлаас бас гаргахад дөхөн болох ийм удаажлууд хийгдэж болохоор байсан байна гэдгийг одоо манай мөгдрэл дотроо тоо бодвол ингээд гаргаад ирчихэж байгаа. Тэгээд ер нь одоо дөрөвтэй хийчих юм юу байна? Ингээд л одоо олон жил яриа суугаад ах юм уу яах хийх юм те. Тэгэд энэ талаар ийм зоригтой хүн байна уу ер нь юм хийчих тийм. Магадгүй тэр одоо эдсэн улсууд маань биднээс илүү харин одоо тэр орон шорондоо илүү цэвэр агаарт амьдраад байгаа юм биш үү? Тий. Тэгээ ийм байдалтай бид нар байгаад ах юм уу? Тэгээ би нэг түрүүчийн эхний хилцүүлэг дээр мэрэгжлийн хяналтнаас нэг асууж ирсэн асуулт байна. Тэн дээр одоо би бас дөрөвтэй хариулт авч чадаагүй. Яасан гэхээр энэ иргэдтэй ямар нэгэн байдлаар бид нар ингээ мэдээллийг айгүйх муу хүргэдэм байна. Ялангуяа энэ сурчлагаа түрүү тэр зөвлөл хэлж явах шиг байсан соён гэрүүлэх ажлуудыг бид нар бас муу хийдэг юм байна. Тэгээ тийм ч ард иргэд маань ерөөс дандаа юм бэлэнчлэх сэтгэлгээтэй, авахын сэтгэлгээтэй бид очиж хийж өгөх юм үүрэгтэй юм шиг ингэж харцдаг. Тэгээд ирэхээр энэ ард иргэдийн энэ өөрсдийнх нь ухамсарын төвшингээс жоохон дээшлүүлэх хэрэгтэй байгаа маа. Үнэхээр яг одоо амьдралын болцоогоос авахгүйлаад нүүрсээ авч чаддаггүй, түлшээ одоо зөв хэрэгж чаддаггүй ард иргэд бол зөндөлвээ л дээ. Юу хамаагүй түлж байгаа, гарт таарсныгаа түүгээ түлжиж байгаа, амьдрах ирэхээр ингэж байгаа улсууд бол байгаа. Гэд цааталт нь бас аж ахуй нэгжүүд гэдэг одоо олон том газрууд байж идэг. Эднэртэй манай мэрэгжлийн хяналтынхан яг ямар байдлаар одоо харьцдаг юм бэ? Энэ торгуул тийм ээ оногдуулдаг одоо энэ хэлбэр байдал чинь одоо ямар байдлаар өөрчлөгдсөн бэ? Түрүү одоо хилцүүлэг дээр бол их тийм их л бага хэмжээний торгуул ногдуулдаг тухай ярьж ах шиг байсан. Эннийхээ одоо торгуулийн хэмжээг нэмсэн үгүй юу? Ер нь одоо ард иргэд байдгаа албан байгууллагын хүн болгонтой ухамсарын энэ хариуцлага тооцдог юм руу одоо бид нар орохгүй бол энэ утааны бохирдоос бол тэргүй гарч чадахгүй. Утааг бол ямар нэгэн байдлаар хувьчилж авч болдгоо учраас энэ цэвэршихгүй байгаа даа. Хэрвээ утааг хувьчлаад авчиж болдог байсан бол энэ цэвэршсэн. Бид нар энэ галитын гарц олцсон байгаа. Тэгэхээр энэ иргэдийн ухамсар, хувь хүний ухамсар гэдэг юм нэг жоохон дээшлүүлж ийж энэ утааны одоо энэ гамшигаас гарах бас нэгэн одоо гарц болж чаднаа. Тэгэхээр энэ манай мэрэгжлийн хяналтын яг энэ тал дээр ямар ажил хийж байна вэ? Энэ торгуулийн хэм хэмжээг одоо нэмсэн үү нэмээгүй юу гэдгийг асууя. Мөн дээрэс нь энэ одоо манай түлш эрчим хүчний яамныхан бас хариулах бах. Шивээ говийн нүүрсийг одоо бас ямар нэгэн байдлаар чанарын хувьд одоо бас тийм боломжийн биш гэж ийм дүгнэлт гараад байдаг юм байна лээ. Тэгээд ирэхээр манай одоо тойргийн тэр одоо манай урхайхан бол одоо харин ч илүү сайн нүүрс, илүү сайн түлш байдгаа. Харин энийгээ дагаад одоо дахин боловсруулдаг ийм одоо төсвөлбөрүүдийг манай дээр хэрэгжүүлэх юм бол бид нар танай тэр нийслэл чинь баг За Амгаланбаяр дарга 5 дугаар микрофон дээр суугаад мөнх цэцэг гишүүний мэрэгжлийн хяналттай холбоотой тавьсан асуултанд хариулна. За байнгын орооны гишүүдийн энэ өдрийн мэндийг ирье. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд бас энэ дээр нэг тодорхой зарчмын асуудлууд ярьчмаар санагдаад байгаа юм аа. Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу эрчим хүчний бүх их усүрүүд
Энэ төлбөрөөс чөлөөлөгдөв. Өөрөөр хэлбэл дулааны станц, өөрийн зов. Тэгэд энэ байна ер нь манай энэ бодлоготод нийцчих үгүй юу? Улаанбаатарт жилдээ 6 сая тонн нүүрс төлж байна. 1 сая орчим тонн нь гэр орооллын айл өрхөд, 5 сая тонн дулааны 2, 3, 4 дугаар станцууд. Тэгээд одоо бага өөрийн зохнууд ингээд хоогдод гарч байна. Тэгэхээр үндсэндээ энэ нүүрсний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдлын үндсэн их усүр нь бол дулааны станцууд мөн байгаа шүү дээ. Бид нар яагаад Сөүлийн жишээг авч болдгоо юм бэ? Сөүл хот утаатай байсан. Сөүл хотын одоо захирч ганцхан шийдвэр гаргаад 14 том станц байгаа. Энийгээ бүгдийг нүүрсэн дээр ажилладаг байсан нь LPG шингэрүүлсэн шатлагын дээр ажилладаг болгоод газа турбин тавиал технологийн шинжилгээгээ шууд агаарын бохирдлыг шийдэх асуудал байна. Тэгэхээр манайх өөрсдөө үндсэн их усүрээ ингээд одоо бид нар торгуул шийдвэрээс чөлөөлөд байгаа. Тэгээд энэ 5 сая тонн нүүр төлж байгаа станцуудаа бид нар чөлөөлчөөд нэг 5 тонн нүүрсээ арай ядаа явж байгаа иргэд дээр бид нар ачаад үүсгэж болохгүй шүү дээ. Тэгэхээр агаарын бохирдлын үндсэн их усүрийг тогтгосөрнө гэж маш гоё хэллээ. Ерөөсөө Улаанбаатартай агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах анхных нь ажлын хэсгийн дарга нь бий байсан юм аа. Ингээд 2007 онд 1 сарын 25-ны өдөр улсын их хурлын 46 дугаар тогтоолыг бид нар гаргуулж чадсан. Дандаа төрийн бас байгууллагатай хамтраад биш нийслэл. Тэгээ 100 сая төгрөгөөр бид нар энэ мастер төлөвлөгөө боловсруулад тэгээд их хурлаар 46 дугаар тогтоол гараад жилдээ Улаанбаатартай агаарын бохирдлыг бууруулахад 50-аас доошгүй тэр өмтрийг зарчуулаа гэдэг их хурлын шийдвэр маань 10 жилийн өмнө яг эдээд гарч ирсэн байна. Тэгээ энэний хэрэгжилт буруу тийшээ явчлаа. Бид нар үндсэн их усүр бол нүүрсээ. Ийм учраас бид нар иргэд болоод станцаа төлшний альтернатив хөвлбөр. Өөрөөр одоо төлж байгаа түүхийн нүүрсийг орлох ийм хөвлбөрөө маш хамгийн түрүүнд бид нар ихний 5 жил хийх ёстой байна гэсэн энэ одоо агаарын бохирдол мас төлөвлөгөөнд гарсан энэ шийдвэрийг бид хэрэгжүүлэх ёстой. Ийм учраас эрчим хүчний яам өнөөдрөөс эхлээд ерөөсөө энэ засгийн газрын хуралдаанд оруулах засгийн газар оруулах гэж байгаа санал энэ байнгын хорооны тогтоол шийдвэрлэл маш нарийн тусгаж өгөх. Байнгын ажлын групп байгуулахаас илүүтэй хамгийн түрүүнд бид төвчнийх альтернатив хөлбөрийг шийдэх ёстой. Мөн одоо хамгийн одоо 6.5 тэрбум тонны нөөцтэй орд манай Монголд 600 км-ийн өмнө байж. Яагаад бид нар 1 сая тонн нүүрсийг одоо хагас когчлол ороод ирэх юм бол айлын төлдөг түвшний ирэл 2 дахин багасна. Сая тонн биш 500 тонн болно. 500 тонн цэвэрсүүлсэн нүүрс яагаад бид нар иргэдэд хангаж чаддгүй юм бэ? Тэр ийм л том бодлого байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нэг станцуудаа шалгалт хийсэн айл өрхөдөр торгуул тавьсан жижиг асуудал ярмааргүй байна. Мэргэжлийн алтын зүгээс. Тэгэхээр бид нар торгуул тавих хариуцлага тооцох хамгийн түрүүнд төр өөрсдөө хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн өмчийн станцуудаа бид нар яаралтай бид нар өөр түвшний хөвлөрөөр шийдвэрлэх хэрэгтэй. Энэ утаа гардыг бодох хэрэгтэй. За 100-аар бол бид нар одоо мэргэжлийн алт бол нэлээд одоо сөрөг нөлөөлттэй байдаг. Сайжруулсан 100 гэдэг стандартын бид нар батлаад байдаг. Бид нар нэг нүглийн нүдийг гурлаад хуураад байгаа. Утаа гарахгүй ингээд харагдаад ахаар зэрэг бид нэр утаа буурцсан байна. Одоо хар утаа биш цэгэр утаа гарч ийн. Нөгөө ерөнхий сайд хүртэл арай агаар нь чанар утаа болсон энэ төр ярьж ирсэн түүх биш 2-3 жилийн өмнө. Энэ бишээ. Хэдийгээр давхар сайжруулсан 100 маань түлшний бүрэн шаталт өгч байгаа болохоос биш яндангаар гарч байгаа нүүрс хүчлийн хий, хөхрөвчлийн хий, азотын давхар эсвэл яг хിവэрэ шүү. Энэ альт зуухан дээр. Бүр стандартын За баярлалаа амгалан баярдарга. Таны цаг дуслаа. За утааны асуудлаарх өнөөдрийн байнгын хорооны хуралд